Далайд гарцгүй манах шиг орон хөрш орнуудтай хөлийн боомтыг өргөжүүлэх замаар худалдаа эдийн засгаа тэлэх хөрөнгө оруулалт татах чухал секторыг чөлөөт бүс гэж үздэг. 20 гаруй жил хоосон хашаад үдий байсан замын үүдийн чөлөөт бүс мөн хойд хил дээрх алтан булгийн чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаатай болгох нь үе үеийн засгийн газрын зорилт болж иржээ. Харамсалтай нь газар дээр хэрэгжиж чадалгүй өнөөдрийн хөрөв. Цаашид чөлөөт бүсүүдийг эдийн засгийн сонгодог байдлаар нь хөгжүүлэх, төрийн оролцооноос илүүтэй хувийн хэмжлийн дэмжлэгтэйгээр бизнесийн зарчмаар нь явуулахыг хөрөнгө оруулагчид хүсэж байлаа. Энэ 20 жил ингээд энэ юм гацаад байна шүү дээ. Олигтой явж өгөхгүй байна. Тэгвэл энэ дээр чинь яг бизнес нь буюу хөрөнгө оруулагчид маань засагтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй байхгүй. Шийдвэр гаргах төвшөнд хөрөнгө оруулагч оролцдог байх асуудал байхгүй. Гол юм нь дэрдээсээ тэр. Чөлөөт бүсгийн менежментийг төр хувийн хвшийн түншил хамтарч хийя. 27 жил төр өөрөө хариуцаад болоогүй юм бол хувийн хвшлийн төлөөний консорциумд өгчихөөч. Бид зөв менежмент хийгээд гадна дотны хөрөнгө оруулалтыг татаад үрдэн бодиттой үзүүлчихье гэдэг саналыг ярьж байгаа нь өөрөө их чухал шүү дээ. Цагаан нуур чөлөөт бүс нийтдээ 708 га газартаагаас 9 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Энд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон байгаль орчны наривчлсан үнэлгээг 2008 онд хийсэн ч батлаагүй, тэзүүг нь боловсруулаагүй, урьдчилсан судалгааг хийгээгүй, нэг үгээр хэлбэл түүхий байна. Замын үдийн чөлөөт бүсийн хувьд нийтдээ 900 га газартаагаас 101 га талбайг аж ахуйн нэгжид олгожээ. Замын үдийн чөлөөт бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө тэзүү зэргийг 2011 онд боловсруулсан боловч одоо батлуулах шатандаа явж байна. Харин хөшгөө өндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд саяхан улсын хурлын тогтоол нь албачаад байгаа юм. Энэ бүсийн хувьд дэд бүтцийн асуудал хараахан бэлэн болоогүй, судалгааны шатандаа явж байгааг албаныхан хэллээ. Хөшгөө өндийн эдийн засгийн чөлөөт бүс бол Улаанбаатар хотынхаа хаяанд нөгөө талаас 3 замын дэд бүтцийн уулзвар дээр баригдах эдийн засгийн чөлөөт бүс байгуулахын том шийдвэрийг манай эдийн засгийн хөгжлийн яам манайхтай хамтарч бид нар Монгол Улсын хурлаар одоо оруулж шийдвэр гаргасан. Чөлөөт бүсийг ажилтнанд оруулахын төлөө маш олон компаниуд, маш олон төрийн маань их олон засгийн газрууд энэ дээр бол ажилласан. Тэгэхээр энийг бол бодтой амьтай болцсон явж байгаа энэ зүйлийг бол олон улсад бол хамгийн гол сурчлал их зөв зүйтэй гэж бодож байгаа. Зах зээлийн нийгэм шилжснээс хойш яриа төдийхнөөс хэтрээгүй чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудал энэ засгийн газрын тэргүүн зорилт болсон. Манай улс чөлөөт бүсээр дамжуулан хэт төвлөрлийг сааруулах, эдийн засгийг хөгжүүлэх хэрэгсэл болгох дунд хугацааны стратеги боловсруулж, түүнийг нь шинээр байгуулагдсан эдийн засгийн хөгжлийн яам толгойлох юм. 20 гаруй жилийн өмнө үйлдвэр худалдааны яамнаас эхлээд тэргүүн шадар сайдар нь бодлогыг зангидж, хөгжүүлэх үүрэг хүлээсэн чөлөөт бүсийг цаашид төр хувийн хвшил хамтран хөгжүүлэхээр зорж байна. Сая эдийн засгийн яам дээр ирснээр 7 дахь байгууллага болж байгаа. Тэгэхээр нэгсэнд их тогтворгүй явсан гэж ойлгож болно. Хөрш талтайгаа их нарийн үлдэж ажиллахгүй л гээл энэ амжилтгүй болно. Тэгэхээр хөрш орны одоо манай өмнөд хөршийнхөө тэр эдийн засгийн бас чөлөөт бүс яг зэрэгцээ байгуулагдаж байгаа байхгүй юу? Тэрний ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй байна. Энтэйгээ уялдуулах шаардлага байна гэдэг. Дэлхийд дахинд 300 жилийн түүхтэй чөлөөт бүсийн цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын тренд дараах салбар бүтээгдэхүүн дээр тулгуурлаж байна. Үүнд электроникийн бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч, химийн бүтээгдэхүүн, нүүрс, газрын тос, байгалийн хоол хүнс, тээвэр агуулгах, автомашин үйлдвэрлэл, мөн санхүүгийн үйлчилгээ, IT програм хангамж, металл боловсруулах тэргүүтээ салбарт хөрөнгө оруулалт илүү төвлөрч кластер байдлаар хөгжиж байна. Монголчууд анхудаа яриагүйч бодит жишээ хараахан бүрдээгүй чөлөөт бүсийг хөгжүүлэхэд эдгээр салбарт түшиглэж зах зээл бий болгох шаардлагатайг судлаачид зөвлөж